Мэргэжил Цэгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Барилгын сантехникч. Сайн байцгаана уу, намайг Жамалдурж өгтөө Батгаг гэдэг. Би техник технологийн политехник коллежийн сантехникийн техникчийн ангид суралцдаг. Сантехникийн мэргэжил нь болоод эхлэнгүүт халаалт, цэвэр ус, бохор ус, ариутгах татварга түүнийг зөв ухсрах, ашиглах зэрэгс энэ ажил нь бүрддэг. Барилгын хашхиц болон хаалга, шал, цонхоор хамгийн их дулаан алдагддаг. Энэ сантехникийн систем нь дулаан алдагдлыг зохиомлоор нөхөж өгөх зорилттой. Тэгээд одоо жишээ нь цонхны доор халаах хэрэгсэл байрлуулах нь техникийн хамгийн зөв шийдэл гэж явдаг. Барилгаа мэдчихэд сантехникийнхаа ухсралтыг хийдэг болохоор мэдээж барилгын зураг төслийг унших, түүний дагуу схем холболтуудаа хийх, тэгснээр сантехникийнхаа системийг хаагуур нь зөв явуулах уу, холболтыг хаагуур нь явуулах уу гэдгийг барилгаа мэдсэний үндсэн дээрээс холболтоо хийдэг байгаа. Тэгээд хэдий сайхан барилга байлаа гэдэг сантехник халаалт байхгүй бол бас ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж чадахгүй. Тиймээс барилгын сантехникийн систем нь бол зайлшгүй барилга байх ёстой гэж үздэг байгаа. Энэ мэргэжлээр суралцах хугацаанд Монгол ур чадвар 2016 улсын ур чадварын сантехникчдийн уралдаанд 2 дугаар байраа эзэлсэн. Мэргэжил нь хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байдаг болохоор энэхүү мэргэжлийг сонгож суралцж байна. Мэргэжил Цэгийн